24 савгуулаад өглөө тэг бараа дуустал бараг 7 6 хүртэл ажилладаг байхгүй юу. Гэтэ ингээд амар хэцүү байсан. Бид бүр сүулт ингээд уйлаад үнэхээр надад амар хэцүү байсан. Надад ч гэлтгүйгээс бүтэнд нэгт байсан. Тэгээ хөдөлмөрлийнхаа хөлсийг авч байгаа учраас хийж байгаа хийдэг ажлаас бол би бол ерөөсөө ичдэггүй байгаа шүү. Тэгээд за бүгдээрэнд нь миний энэ бичлэгийг үзэж байгаа өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр болохоор би ямар бичлэг хийх вэ гэхээр Солонгос байх хугацаанд би ямар ажил хийж исэн. Тэгээд ажлаа яг яаж олсон. Ажил хийхдээ юу анхаарах вэ гэд өөрийнхөө багахан туршлагыг бас ингээд тавчхан тодорхой айлгуулах тэгээ ярихыг хичээнэ. Тэгээд ерөн бол ажил хийнэ гэдэг тийм амархан зүйл биш шүү. Тэ үгээгүй. Ялангуяа ингээд гадаадад ажил хийнэ гэдэг чинь бол тийм амархан зүйл биш ээ гэдгийг угаасаа хүн болгон мэдж байгаа байх. За тэгээд хамгийн түрүүнд бол би Солонгост ямар ажил хийсэн бэ гэхээр бол найзуудтайгаа нийлээд тэгбэ гэдэг одоо ажил хийсэн хүргэлтийн одоо ингээд шуудангаар юм хүргээд айлуудын гадаа ингээд үүдэн тавьчихдаг. Тэгээд хайрцагт одоо таны онлайнаар захиалсан бараанууд ирээ таны гэрийн гадаа ирэх болно. Тэр чинь бид нэр монголчууд, солонгосчууд, японочууд, хятадууд, вьетнамчууд тэгээд Америк мэдгүй орон болгоны хүмүүс л хийдэг. Тэгээд анх болохоор бид гурав яг манай хоёр найз бид гурав бол ажиллаж байсан. Тэгээд бол тийм амархан ажил биш бас ингээд том ачааны машин дээр эрэгтэйчүүд нь ерөөдөө ачдаг. Эмэгтэйчүүд нь болохоор юм баркодыг уншуулдаг байхгүй юу? Тэгээд нэг удаа ингээд амар хол явж ажиллаж исэн юм а. Тэгсэн чинь ингээд эрэгтэй хүний хийдэг ажлыг хийлгээд машинд ингээд ачсан. Тэр бол тэгтээ амар хэцүү байсан. Би бүр юу яасан. Ингээд гурван машин барагдсан заяа. Яг ингээд хүмүүс ийж тусалж байсан л та. Гэхдээ ингээд амар хэцүү байсан. Бид бүр сүулт ингээд уйлаад ингээд надад амар хэцүү байсан. Надад ч гэлтгүйгээс бүтэнд нэгт байсан. Тэгээд тэр чинь болохоор цагийнхан хуваар чинь 4-өөс ахгуулаад 24-өөс ахгуулаад өглөө тэг бараа дуустал бараг 7 6 хүртэл ажилладаг байхгүй юу. Тэгээд бол мөнгөийг бол амархан олдохгүй. Угаасаа амар хичээл хэрэгтэй. Цагаа зохицуулах хэрэгтэй болсон мөнгө зөв зохицуулж өрөх хэрэгтэй. Төлбөр мөнгөндөө зарцуулна, өмсөж зүүж гадаа зарцуулна, идэж ууж гадаа зарцуулна. За тэгээд юу байсан. Тэр ажлаас үлдээ би ингээ уйлаа шантраад бүр амар шантраад амар бүр ингээ мөнгөний үнцнийг ойлгоод гэхгүй. Ингээ бүр ингээ амар ингээ ойлгосон. Тэгээд бас ингээ дотроо бол ингээ Монголдо бас жаргаж ижээ гэж бодсон. Тэр нь бол техникийн ажил хамгийн түрүүнд хийсэн. Тэгээд дараа нь болохоор буудал цэвэрлсэн. Тэгээд бас ингээ найзуудаараа нийлж очиж ажилладаг байсан. Ер нь ингээ Солонгос сурч байгаа Монгол гэлтгүй ер нь гадаадын орны хүмүүс бол ер нь өөрөөсөө ингээ ажил хийдэг байхгүй юу? Бага хэмжээний ажил хийж байгаа. Ажил хийж ижил ер нь бол мөнгө олдог. За тэр яг ажил хийж мөнгө олох нь ойлгомжтой шүү дээ. Тэр буудлын ажил бол угаасаа амархан. Хүмүүс ингээ яриад идэг. Ингээ үйлчлэг цэвэрлэгээ хийсэн, яасан хийсэн гэд. Бид нэр ингээ ер нь бол ариун цагаан хөдөлмөрөөр мөнгө олж байгаа учраас нэг хийж байгаа ажилласаа хичээл нэг тэгээд байдгүй зүгээр чи ингээд би ямар тэнцээ очиод бодлоо ярьж байгаа юм шулгаа хийж байгаа биш хүн одоо хуурж бэлж байгаа биш ямар нэгэн байдлаар тийм гаж буруу ажил хийгээгүй зүгээр л би хөдөлмөрлөж гин тэгээд хөдөлмөрлөлтийнхаа хөлсийг авч байгаа учраас хийж байгаа хийдэг ажлаас бол би бол ерөөсөө ичдэггүй байгаа шүү. Тэгээд юу ч буудал цэвэрлэхэд бол ингээд гайгүй амархан штэ юмнуудаа хийгээл цэвэрлээл жижигэн буудлуудыг болохоор өрөөгийн одоо цэвэрлэл гараал ингээд нэг цагаараа байдаг байхгүй юу. За том олон улсын буудлууд болохоор яг өрөө өгдөг. Тэр өрөөнүүдээ ер нь бол ингээд орой яг ажлын цаг дуусгасан хүн цэвэрлж дуусдаг. За тэгээд хичээлээ ингээд гайгүй хийгээд солонгос хэлэж гэсэн ингээд гайгүй сураад ирэхин цагт арай жоохон хийж байгаа ажил нь арай жоохон амархан болж байгаа байхгүй юу. Зөвч ажилд орсон. Тэгээд зөвч хийсэн. Хийдэг байсан. Нэлийн удаан хугацааны турш амар гоё сайн хүмүүстэй таарад гэд мэдээж солонгос одоо хүн гэхээрээ үгүй хятад солонгос гадаад хүн гэхээрээ амар муу хүмүүс ч юм уу монгол хүмүүс гэхээр бүгд сайн хүн гэсэн үг биш дээ угаасаа. Тэгээд тэр олон хүн дотор чинь сайн хүн байгаа муу хүн байгаа. Би бол нэг муу хүнтэй таарч үзсэн. Яа тэр хүн бол миний солонгосоос хамгийн ингээд ганц таарсан юм балер шижиг хүн заяа. За тэгээд нарийн деталууд юм би айгүй хийх гэдэг. Тэгээд бас үйлдвэрт ажиллаж үзсэн. Тэр ажил болохоор амар амархан байдаг угаасаа тэнд ажиллаж байхдаа нэг бичлэг хальт хийжсэн. Тэгээд тэрийг бол ингээд ардуур нь харуулчихсан. Хийжсэн ажлуудаа угаасаа чи ямар юу хийжсэн нэгээд сүүл гарахгүй. Тэгэхээр та тэрийг харчиж болно шүү дээ. Тэгээд одоо 2 дугаар сэдвүүг авъя. 2 дугаар сэдвүүний юу вэ гэхээр ажлаа яаж олсон бэ гэж байна. Ер нь бол хамгийн их ажил олох арга бол мэдээж таньдаг хүнээрээ дамжуулж ажил олох. Тэр бол хамгийн найдвартай бөгөөд хамгийн эрсдэлгүй ажил болох арга гэж би боддог. Ягаад гэвэл мэдээж ингээд нэг хүмүүс таньдаг хүндээ мэддэг хүндээ найз нөхөд ахту амарсан тэр таньдаг хүндээ нэг юм амар буруу муу одоо ажил олчихгүй л байдаг байхгүй юу. За тэгээд таньдаг хүнээрээ дамжуулж ажил олох дараа нь болохоор каталог гэд өмнө нь би өмнөх одоо энэ дээр харагдаж байгаа бичлэгнэр бол би хэлчихсэн шүү дээ. Юу яаж ирсэн бэ?
аппликейшн хэрэгтэй аппликейшн гэдэг дээр болохоор Katago-г бол солонгосчууд бол KakaoTalk-ыг бол аягүй их ашигладаг. Тэн дээр болохоор ингээд ажлын зарын группүүд байдаг байхгүй юу? Тэн дээрээс ажил олох. За ийм миний хувьд бол ашигласан арга бол ийм байна. Өөр болохоор яг солонгосын ажил олдог аппликейшнууд бол бас байдаг. За тэгээд юу яаж байгаа? 3 дугаарт нь болохоор ажил хийхдээ анхаарах зүйлс. За ажил хийж байхдаа бол өөрийнхөө аюулгүй байдлыг амар сайн бодох хэрэгтэй. Юунд анхаарах вэ гэхээр хамгийн түрүүнд бол миний хувьд бол хаашаач яаж ямар ч ажиллаж явсан бол утсаа байнга асаалттай байлгадаг. Дээрээс нь цэнэглэгч power bank-а бол байнга цүнхэндээ авч явдаг. За тэгээд усны сав бол авч явдаг. Цүнхээ бол байнга авч явдаг. За тэгээд цалингаа ялангуяа одоо би бол зөвхөн ажиллах бол маш доктортой өдөр болгон шууд өдөр болгоос нь ажлын баг 5 өдөр хичээлээ тараал хийдэг ус ахгүй. Тэгэхээр өдөр болгон хийдэг ус учраас бол цалин бол боломжтой доктортой тэр хүмүүсийг бол би ингэ сайн таньж мэдчих учраас найдвартай. За зүгээр цагийн ажлуудаа хийж байгаа цэвэрлэгээ одоо босоо бүгд ажиллах гэх мэтийг бол ер нь бол яг цаг тухайд нь цалин авах хэрэгтэй. Тэгээд юу яах хэрэгтэй? Шөнө дараа гадуур явах бол аюу боломжтой явах хэрэгтэй. Цалингийн тал дээр бол би түрүүний ингэ амар муу хүнтэй таарсан гэж хэлсэн шүү дээ. Тэрний яасан бэ? Би бүр ингэ тэр ажил бүр өглөө заа юу ингээд эрт босоож яваад өдөржингөө ингэ шинэ байр ингэ цэвэрлж байгаа заа юу. Тэгээд би бүр бүхэл бүтэн 4 өдрийн цалин төлөвнөсөн аваагүй. Би өөрөө амар тэнийг юм гинэн юм шиг мангараг байхгүй яасан бэ гэхээр юу яасан? Эхлээд ингэ ажилласан чинь Монгол хүмүүс дээр уусаа байсан байхгүй. Тэгээд ингэ ажилласан чинь эхлээд ингэ ажиллахад бол цалин бол өгчээсэн. Дараа нь тэгээд чи ингэ хурж ирээрээ ингэ ажилт болох уу? Тэрхийн за бид хичээл ханаа завдал өөр ажиллая гэдэг ажилласан. Тэгсэн чинь ингэ цэвэрлээд ингэ өдөрт ингэ 2 том байр цэвэрлж байгаа. Цэвэрлж дуусчаал ингэ машинтаа суугаад явж байсан чинь өстө саяны аягүй хэцүү ингэ хүмүүс таарлаа. Цалин ингэ өгөхгүй гинэ. Дараа хэрэгтэж одоо өгье доо амар шалгаж үзэж чинь асуудал гарлаа гэдэг ч мэгээд тэгэхээр би юу яагаад гэж байгаа юм болоо цалингаа бол авмаар ах юм гэдэг тэгмүүд би тэгээд за тэгвэл би нөгөөдөр хэрэгтэй цалингаа авах гэж үн тэгээд нөгөөдөр магаш гүйж ажиллаж байгаа заа юу ажиллаад юу яж байгаа тэгсэн чинь дахиад алцаа гарлаа би ямар ч хамт ажилласан болгочтой энэ одоо ямар сони юм бэ нөгөө залхаж ярьж инмэр байна би одоо надад ингэ би оюутан ингэ надад мөнгө аягүй хэрэгтэй би сургууль хаан төлбөр мөнгө төлөх хэрэгтэй тийм учраас надад мөнгө хэрэгтэй нэг ингэ хийгээд жоохон уурлаад ингэсэн чинь за ястаа тэгвэл өстө өнөөдөр хоног хүчээгээд үгсэн тэгэл дахиад ирээд дахиад ажиллаараа гэл хэсэг байжаас тэр хүнтэй байнга ажиллаж ингэ хаяад ихжил ингэ янгууд ажиллаж байгаа ажил амбал Монголч юм уу тэгээ ажилласан чинь дахиад тэгж тэгэхээр нэг тэгээ би дөрөвд орчихгүй тэгсэн чинь бүр ингэ дөрөвт өдөр би бүр ингэ гайхах нэстээ ихч уцтай ингэсэн би одоо яах вэ? Надад амар хэцүү байна ингээ цалингийн маань үгүй би бүр өдөржингөө бүр амар өдрөөс бүр орой болчихно ажиллаад надад ингээ цалингаа гоо гэж чи юу яриад байгаа юм би тийм юм гэж байдаг байна гэж бодож дахиад битгий очоод чи дахиад очих юм бол дахиад төлөх надад гэсэн зэрэг тэгээд би за энэ юм бол ингээ айгу муу хүн айгу онцгой хүн байна гэд бодоод ерөөс дахиж очоод уцаар ингээ яриад цалингаа хөтлөөр ингээд арга хэмжээ аваад ирсад бол ингээд өгөөгүй. За тэгээд бас найзуудаараа яриулаа өгөөгүй. Таньдаг ах ихчээрээ яриулаа өгөөгүй. За тэгээд бүр ингээд ханддаг байгууллага үгүй юм билээ. За юу хэлээд нэрийн дэм барчиж ямар ч ингээд би бас тэгтээс ингээд бас тэр хүн чинь муу санагдаад заяа. Бид нар ч ингээд оюутан эсвэл ингээд аялын визээр ирсэн хүмүүс ажил хийдэг гэдэг айл үжи ингээд мэдчихсэн. Тэгэнгүүт ингээд бид нар чинь ажил хийх бас ирэхгүй байгаа шүү дээ. Удаа хугацаар тийм ажил хийх юм бол болохгүй заяа. Тэгэнгүүт тэрийг мэдчихээд амар муухай хандж тэр хүн амар билээ 7 өдрийн бүр тэгсэн заяа. Тэгээд би бүр ханддаг ингээд байгууллагад хандсан. Тэр байгууллага цаашаа солонгос өнгөөл надад бүр гомдлоос 4 өдөр цалинж баг 120 мянган вон байсан заяа. Энэ өдөр тэгээд би бүр надад амар хэцүүсэн заяа. Тэгээд би ингээд амар хичээж хөдөлмөрлөж тийч очиж яаж ингээд хичээж ажиллаад ингээд ямар ч нэг цалин авахгүй надад амар шудраг санагдаад би бүр тэр хүнтэй бүр ингээд тэмцмээр санагдаад амар олон хүмүүс амар ингээд солонгос мөөлж ингээд бүх хүмүүсийг яриулж үзээд бол тэр ингээд бүр яагаад ч юм. Тэгээд за гэж жоохон бүр сүлт солонгос хүмүүс ингээд амжаа. Юу бас ингээд тийм амар мөнгө биш учраас одоо ингээд яах вэ чи ингээд үнээр муу хүнтэй тааржээ. Тэгээд энэ бол үнээр аимшигтай муу хүн байна. Тэгээд ийм муу хүний ажилч угаас ингээд бүтггүй. Тэгээд энэ хүний бид нар цаашаа ингээд бүх газруудад мэдлэг бол нэтрийг итгэсэн юм аа. Тэгээд тийм муу хүнтэй таарсан бас дахиад нэг бүр ингээд хол яваад ажиллах гад хар үүрээр ингээд босоод 4 цагт босоод би ажиллаж яваад очисон чинь нөгөө хүн уцаа аваа байрчул яах вэ? Йоо би бүр ингээд тэгтээ бас хажууд нэг залуу нэг монголч ирсэн байсан. Тэгэхээр та хэд маань амар найдвартай ажиллах байранд найдвартай ингээд газар очих хэрэгтэй. Тэгээд ажиллаж байхдаа ч гэсэн ингээд аюулгүй байдлаа одоо үйлдвэрт ажиллах юм бол одоо үйлдвэрийн хандрын малгай өмсгсөн хувцсыг бол аюулгүй өмсөх хэрэгтэй. Энэ тэнүүрний явахдаа аюулгүй ингээд гар хөлөө янз бүрийн юмд авахаас болгоомжлох хэрэгтэй. Тэгээд дээрэс нь одоо янз бүрийн буудал цэвэрлж байгаа бол буудалтаа ингээд шалгах хэрэгтэй. Өрөөнүүдийн одоо ингээд аюулгүй байдлаа өрөөгийн ер нь бол аюул сайн аюулгүй байдлаа хангаж авахгүй янз бүрийн ингээд хүмүүс байдаг. Гадаад дотоод гэлтгүүд ингээд сайн одоо хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Хүмүүс байгаа. Тэгээд жоохон ингээд сэтгцийн өөрчлөлттэй ч юм уу тийм хүмүүс идэр бол байгаа шүү дээ. Тэгэхээр аюул сайн аюулгүй байдлаа бодох хэрэгтэй шүү. За тэгээд цалин мөнгө бол ингээд дор бүр нь авах хэрэгтэй. Сая миний ингээд хэлсэн шиг гитгээл залууд очивол ингээд ах шаардахгүй. Тэгээд юу яах хэрэгтэй бас ингээд ажил хийж байхдаа ингээд ганцхан ингээд өөртөөхөө ирэх шиг бодох биш. Тухайн ингээд ажилланаа гэж тухайн хүмүүстэй тохирсон бол яг цаг тухайд нь ажилдаа очих хэрэгтэй. Өөрөж ажиллахгүй байлаа хэдийд айгүй ажил ингээд өөрөж дахиад нэг хүн ажил
шууд ингээд ирээл тэгдэг гэсэн байхгүй шүү дээ. Солонгос ч ганцхан ингээд монголчууд бидний хэлдэг бүх ингээд солонгос хүмүүс тэнд ажиллаж байгаа хүмүүс ч бол ерөөсөө цаг бол цаг яг л цагаа айгуу сайн бэрээ цагтаа очоод амлаад ажилтнаар чинь ингэж ингэж ярьсан л бол яг суугаад ингээд амлалт гэсэн юм бол яг л тэндээ байх хэрэгтэй шүү. За тийм бичлэгнийхаа төгсгөлд бол хэлэхэд бол ажил хийх бол яагаад гадаадд бид нар одоо ингээд янз бүрийн бие хүчний ажил хийгээд байна гэхээр биш үү. Мэдээж гадаадд очисон хэлийг мэдгүй тухайн нийгмийн ингээд сайн уусаж амьдарч үзээгүй огтур орчинд очиж байгаа хүмүүсд мэдээж хамгийн түрүүнд бол ингээд биеийн хүчний ажил хийх нь ойлгомжтой шүү дээ. А гэхдээ тэр ажлыг бол ингээд хэр өөрөө яаж хандаж хийх үү, өөрөө хүмүүстэйгээ яаж харьцах үү, ажлаа яаж гартаа оруулах үү зэрэг бол тухайн хүнээс аягүй шалтгаалдаг. За мэдээж хамгийн гоё зүйл бол солонгостол бас ажлын гоё зүйл нь болохоор ингээд ажил хийгээд цалингаа шууд ингээд дор нь аваад тэгээд ингээд цалингаа авсны дараа болохоор ингээд амар. За тэгээд бичлэгнийхаа төгсгөл хэлэхэд болохоор одоо тэгээд ер нь бичлэгээ өндөрлөе дөө ярил угаас ингээ зөндөө олон зүйл байгаа. Тэг ямар ч гэсэн нөгөө ихэнд ярьсан 3 сэдвийн хүрээнд бол юмнуудаа бол ярьсан гэж бодож байна. Тэг мэдээж яриаггүй орхитуулсан зүйл, дутуу ярьсан зүйлс бас байгаа байх. Тэгээд юу яхаа ажил солонгост бол угаасаа ингээд ажил хийх боломж бол айгүй их байдаг. За ингээ бичлэгээ бол өндөрлөе. За бичлэгийг маань энэ хүртэл үзсэнд баярлалаа. Хэрэгтэй ч юм шиг, хэрэггүй ч юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ надаас илүү туршлагатай, надаас илүү ажил хийж үзсэн, надаас илүү байгаа хүмүүст бол нэг тийм амар хэрэгтэй санагдах байх. Гэхдээ яг юусэн ажил хийж үзээгүй ч юм уу, солонгос яг явж байгаа хүмүүст бол бас хэрэгтэй байх гэж бодож байна баг гэсэн. За тэгээд бичлэгийг маань үзээд бас таад маань subscribe дараарай. Бас би дараа нь одоо ингээд бас бичлэгүүд бол ер нь бол хийнэ. Одоо тэгээд нөгөө авсан микрофон бол яг дараагийн бичлэгэн дээр бол би бол ашиглана. Тийм учраас бичлэг маань бас илүү ингэ жоохон бас гоё чанартай гар хүрэх байх. Тэгээд өөр бас өөрийнхөө хийгсэн бодож байгаа бичлэгүүдээ бас хийх болно. Тэгээд миний одоо YouTube channel дээр маань таад маань subscribe дараарай. За тэгээд бичлэгийг маань үзсэн баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Тэгээд одоо энд болохоор миний хийжсэн ажлуудынхаа бичлэгийг тухайн үед жоохон биччихсэн. Зарим ажлууд бол бичээгүйсэн. За тэгээд энэ болохоор удаан ажилласан хоолны газрын маань ажил байна. Тэгээд одоо би болохоор манай хоолны газар ганцхан ширээн дээр ингээ хоол гарахаас гадна хоолуудаа хүргэл дээр аягүй хүргдэг байсахгүй педал гардаг байсан. За тэгээд одоо болохоор панчаануудаа нөгөө хачруудаа болохоор савлж гин. Маш гоё амттай байсан. Тэгээд хүмүүс аягүй орж ирж үрчлүүлдэг. Ер нь амар хөдөлгөөнтэй байсан. За тэгээд энд болохоор одоо би хачруудаа аяглаж байна. За бас тэг хүргэлтийн хоолнуудыг бэлдэн хүмүүсийн хоолны захиалгыг авна. Захиалга авчаад за тэгээд захиалга нь болж байгаа хооронд завт боломжтой үедээ болохоор усны сав, пиав архиныхаа нөгөө нэг шилэн савнуудыг бас хундагнуудыг угаана, ширээгээ цэвэрлэн. Тэгээ ер нь бол бас тайчгүй шүү. Одоо нөгөө шинэ байрны цэвэрлэгээ хийсэн ажлын бичлэг байна. Тэгээд солонгосын апарт одоо юм байрнууд нь болохоор нэлийн өндөр, дээшээ аягүй өндөр байдаг, 30 20 эдгээ байдаг. Тэгээд ил ингээд ямар нэгэн зогсоолол барагтай бол байдаггүй. Дотор талд ингээд ногоон байгууламжууд харагдчих байгаачлан хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, янз бүрийн кофе шоп, жим гэх юмнууд нь байдаг. Тэгээд ихэнх зогсоолууд нь болохоор газар доор энэ одоо байрныхаа доод талд байдаг. За тэгээд ингээд цэвэрлэгийг бол ер нь бол хийдэг байгаа. Бүх юм л цэвэрлэн цонх тааз гээд. За энэ болохоор ингээд үйлдвэрт ажилласан юм харагдчих байна. Энэ болохоор ингээд савтай сүүнүүдийг болохоор энэ харж байгаа хайрцагт бол савлаад тоогоор нэг хийгээд дотор нь стикер хийдэг. Энэ бол маш гоё амархан ажиллаа. За тэгээ бас 3 өдрийн туршил гадаа юм жимсний модон тоосон цэргүүртэй их тийм ажил хийсэн. Энд харагдаж байгаа модон нэр бол тоосон цэргүүртэй гэсэн.
За тэгээд Солонгост очиод бол ер нь бол нэлийн бас чамгүй олон төрлийн ажлыг бол хийж сурсан. Тэгээд бол ажил бол хүн яг үнэхээр хийж сурдаг. За тэгээд цаг баримжил сурдаг, ажил мөнгөний үн цэнийг бол ойлгосон. Тэгээд мөнгө төгрөгтэй бас харьцаж сурдаг болж байгаа. Ер нь бол ихэнх оюутан залуучууд бол аль болох гэрвээсээ мөнгө авахгүйгээр өөрсдөө хөдөлмөрлөөд тухайн мөнгөө зарцуулахыг хичээдэг. Тэгтээ бас дүнгиж очиж байгаа хүүхэд залуучууд, оюутан залуучууд маань бас өөрсдөө аюулгүй байдлыг сайн бодож ажиллаж байгаарэ.